Мэдээлэлтэй танилцлаа. Тэгээд төсвийн доктортой байдлын зөвлөлөөс гарсан зөвлөмжийг ч гэсэн харсан. Тэгээ ихээр засгийн газраас орж ирж байгаа энэ өргөн барьсан төсвийн өрөөний мэдээлэл маань бүх төсөөллүүд нь маш өөдрөг байгаа. Эдийн засгийн өсөлтийн хувьд ч гэсэн маш өөдрөг, дотоодын нийт бүтэгийн инфляцийн хувьд ч гэсэн бага байна гэсэн маш өөдрөг төсөөлттэй байгаа. Тэгээд яг өөдрөг байж болно л доо, өөдрөг байх амьдралд хэрэгтэй баг. Гэтэ төсвийн хүрээний мэдээлэл бол нөгөө өөдрөг байх амьдралын юу биш, бид нар энд хариуцлагатай зөв төлөвлөдөг, зөв урьдчилан дүн шинжилгээ хийж төлөвлөдөг, тэрнийхээ дагуу явдаг байх, цахилгаан баттай байх хэрэгтэй юм байгаа тий. За тэгээ бид нар өмнө нь ч гэсэн 2025 онд 27 оныг яаж төсөөлж исэн байна, одоо яачаад байна гэдгийг ингээ харахаар та бүхэн маань түрүү жил болвол дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлт нь 6.5% байна гэд төсөөлж ирсэн байна. Тэгтэл одоо бол үгүй яг 5.8% байх нэ гэж төсөөлөд ирсэн байна. Тэгтэл төсвийн тодорхой байдлын зөвлөлөө бол за нэг 5.5-аас 5.6 байх нэ гэд. Инфляц ч гэсэн бас тийм. Өмнө жил та бүхэн бас маш л өөдрөг төсөөлж ирсэн байна. Тэгэхээр засгийн газар яг өөдрөг төсөөлж байгаа ямар учир шалтгаан байна гэж үзэж байгааг би асуумаар байна л да. Одоо дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал ийм байна, тийм байна гэдэг энэ танилцуулгад дүн шинжилгээ зөндөл байна. Тэгээ энэ өөрөө энэ нөхцөл байдал чинь өөдрөг төсөөлөл байх үндслэл болж нэгдүгээр чадж байгаа юм уу? За төсвийн доктортой байдлын зөвлөлөөс гэсэн дүн шинжилгээ хийхдээ эдийн засгийн өсөлтийн ихэнх нь мал аж ахуйн салбар байна. Гэхдээ энэ бол 2027 онд үргэлжлэхээргүй байна шүү. Ялангуяа үйлчлэгээний салбарууд чинь ерөөсөө уналтанд орсон байна гэдэг дүгнэлтийг хийж байгаа. Тэг ингээ харах юм бол үнэхээр л одоо яг иргэдийн эсвэл жижиг дунд үйлдвэрлэл хамгийн их байдаг энэ үйл ажиллагаанууд, сервис буюу үйлчлэгээний үйл ажиллагаануудын өсөлт бол маш бага байна. За энд бол яг засгийн газрын тэргүү улчирт сайдын одоо хийж байгаа чөлөөлийн санаачлага буюу бизнесийн эрх орчныг илүү чөлөөлж идэвхжүүлэх гэсэн энэ бол үр дүнгээ өгөх байх л та. Тэгээ нэгдүгээрт энэ өөдрөг төсөөллийн чинь үндэслэл нь юу юм бэ л гэж асууад байгаа. Юунаас энийг гарч ирнэ гэж бодож байгаа юм бэ? Дэлхийн нөхцөл байдал ийм байгаа үед инфляци чинь гэсэн төсөөлөл ийм өөдрөг байгаа. За хоёрдугаарт дагсан хууль дээр та бүхэн нөгөө нөөтийн тухай хуулийг хүчингү болгохоор орж ирсэн. Тэгээ нөөтийн тухай хуулийг түрүү жил төсөвтэй дагуулж орж ирээд яг ингээд гарсан төсөв дарамт болно гэдэг нь ойлгож байгаа. Гэтэ энэний араас та бүхэн иргэдэд бол бид нар хүлээлт үүсгэсэн байгаа. Үнэхээр амжиргаа хэцүү байгаа. Иргэдийгээ бид нар дэмжих, татврын бодлого хэрэгтэй байгаа. 50% адилхан бүгдээрингийн байна гэхээсээ илүү өмнө нь засгийн газрын төвшөнд боловсруулж исэн, сангийн яам маань орлож исэн, улсын хурал дээр ч гэсэн хасварын гаан хуйг тэргүүтээ ажлын хэсэг би ч гэсэн орж ажиллаж исэн нөөтийн хууль байгаад байгаа тий. Яг анхан шатны хэрэглээний 600-800 мянган хэрэглээ болон одоо өрхийн гишүүн болгоноор нь энийг нөөтөөс нь 100% чөлөөлчихье. Инээс саатгыг нь үе шаттай бай гэдэг ийм шатлсан. Энэ бол яг өрхийн амжиргаа буюу яг энэ хэрэгцээтэй байгаа амьдрал ахуйг нь дэмжих энэ бодлогод бол нийцж байгаа гэж бодож байгаа хгүй. Шатлсан хэлбрээр наад захын хүнсээ авах энэ асуудалд нь нөөтөөс нь бүрэн чөлөөлөё гэдэг. Тэгэхээр энэ бодлого та бүхний дараагийн төсөв байд юм уу? Бодлогод орж ирэх үү? Эсвэл ингээл нөөтийн 50% буцаалтаа хүчингү болгоод дуусчих уу гэдэг дээр бас асуумаар байна. Ийм хоёр асуулт байна. За ерөнхий сайд хариулт дараад нь эдийн засгийн хөгжлийн сайд бэлдэж байгаарай. За нэмэгдсэн үртгийн албан татврын хууль хэрэгжиж эхлүүл 1.6 их найдын орлого тасарнаа. Гэхдээ яг түрүүн би хэлсэн тэр потенциал төвшин өнөөдрийн нөхцөл байдал тэр output gap чинь өөр сөрөг байгаа ийм үед бол бид авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ зөв томьёолох хэрэгтэй. Би нөөтийн буцаалт бол яг энэ цаг үед нэн тэргүүний асуудал гэж бодохгүй байна. Засгийн газрын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрч тусаагүй асуудал. За манай засгийн газар бол яг энэ мөчлөг сүрсэн бодлого хэрэгжүүлэхийн тулд энэ цаг үед ажлын байрыг хадгалах тал руугаа илүү анхаарах учраас татврын ерөнхий хууль болон бусад хуулиуд нэмэлт өөрчлөлт оруулах төслөө өргөн барьсан. Үүний үр дүнд ажлын байруудыг хадгалнаа. За инфляц тэгж их өөдрөг төсөөлөгөө. Энэ бол дунд хугацааны төсвийн өрөөний мэдээлэл. Нэг тийм өөдрөг бол биш. Яг гоо экспорт сайн байна. Гэхдээ импорт бол төдийлөн сайн байхгүй байна. Тийм учраас инфляц үүсэх гол эрсдэл бол өөрөө нийлүүлэлтэд шалтгаалж байгаа. Нийлүүлэлтийн гаралтай инфляц. Эрэлтийн гаралтай инфляц дээр бол эрсдэл харьцангуй бага. Нийлүүлэлтийн гаралтай инфляц бол өөрөө маш их эрсдэл дагуулж байгаа. Энэ юу гэхээр
нөө шатгууны үнийн өсөлт. Харин ч сая засгийн газар бас нийт эдийн хэлэлцээрүүдийг хийж энэ шатгууны үнийн өсөлтийг тогтворжуулсан. Дээрээс нь шатгууны нөөц бүрдүүлэх чиглэлээр бол Оросын холбооны улстай хэлцэл хийж энэ эрсдлийг бол амжилтад авлаа. За хоёрдугаарт бол гадаад валютын нөөцийг өсгсөн байгаа энэ 7.3 тэрбум долларыг цаашдаа тогтвортой хадгалж чадсанаар валютын ханшны үнийн өсөлтөд шалтгаална инфляц нэмэгдэх эрсдлийг бол бууруулна гэж тооцож байгаа. За нийлүүлэлтийн гаралтай инфляц дээр бол хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг дэмжих зайлшгүй шаардлага бол байгаа юм. Хүнсний бүтээгдэхүүнээ та хэлж чинь хүнсний бүтээгдэхүүн дээр ялангуяа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдийн үн өсөж байгаа. Тийм учраас энэ хөдөө аж ахуй хүнсний салбар дээр бол тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ажиллаж байгаа. За худалдааны эргэлтийг сайжруулах чиглэлээр анхаарч чөлөөт худалдааны хэлэлцээрүүдэд амьлуулах чигээр дэд бүтцүүдийнхаа бүтээн байгуулалтуудыг эхэлж байна. Өмнө нь бол зөвхөн экспорт талдаа анхаардаг байсан бол импортод нь аль алинд нь анхаарахын тулд хил хаал тээвэр логистикийн асуудал дахиж гаргахгүй байх дээр бол анхаарч бол ажиллана. Тийм учраас инфляц бол тийм өөдрөг төсөөлтөө бол биш ээ. Сая энэ тариалалтай холбоотойгоор бас шатгууны асуудлыг бас шийдвэрлсэн. Тэгэхээр бол энэ бодиттой ажил бол болж байна. Тэр хүнсний салбарт хэрэгжиж байгаа хөтөлбөрүүд үргэлжлэнэ. За ингээд төсвийн мэдээж урсгал зарлыг хэмнэх шаардлага бол дахин үүснэ. За энэ хоёр сайд хариулъя. За эдийн засгийг их өөдрөг тооцсон байна гэж. За өөдрөг байгаа. 27-нд 5.8%, ер нь дунд хугацаанд 6% эдийн засгийн өсөлтийг Монгол улс хадгалахаар байна. За нүүрсний олборлтууд нэмэгдэж байна. Гол нь нүүрсний олборлт маань нүүрсний чанартай боловсруулсан нүүрсний экспортууд нэмэгдэж байна. Хил дамжсан дэд бүтцийн ажлууд хийгдэж холболтууд үндсэндээ дуусч ашиглалтанд орж эхэлнэ. За оюутлогын зэсийн баяжмалдах зэсийн цэвэрс агуулгууд нэмэгдэнэ. Төмрийн хөдөр олборлт нэмэгдэнэ. Зэс болон төмрийн хөдрийн үнийн төлөв байдал өөдрөг байна. За мөн ган зэс цэвэршүүлэх, нүүрс плурализм босруулах үйлдвэрүүд, ураны олборлт, экспорт эхэлнэ. За хүнсний хувьсгал, атрын дөрөв цагаалт хөтөлбөрүүд хийгдсэн үр дүнгууд хадгалагдахаар байна. За энд эдрээ дэмжсэн Евразийн эдийн засгийн холбоотой шинэ зах зээлийг нээх, идэвхжүүлэх ажлууд хийгдэж байна. За ингээ хүнд үйлдвэрийн бүтээн байгуулалт хил. За хариултаа дуусгач. Энэ хоёр сайд. Хүнд үйлдвэрүүд энэ хил холболтын төмөр замын гэдэг олон ажлууд эцлэн дуусах ер нь төгсж байна. За эрчим хүчний салбарт бол баян болон бөөрөлжүүдийн сэлэнгийн төслүүд сая ТЭЦ 5 захиргааны станц гэдэг олон төслүүдээ бол хэсэгчлийн ашиглалтанд орох ажил эхлэх юм том хүлээлттэй байна. За гадаадын хөрөнгө оруулалтаар санал болгож байгаа томоохон төсөл хөтөлбөрийн саналууд бас нэлээд тодорхой бас байж байна. Ганц энэ эдийн засгийн өсөлтийг бид өөрсдөө тооцооход нь олон улс яа тооцож байнг харддаг. За олон улсын валютын сан бол 27 онд 5.3%-тай. Дэлхийн банк бол 5.5%-тай. Азийн хөгжлийн банк бол 6% орчмоор тооцсон. Манай тооцвол 5.8% байна. Тэгэхээр энэ томоохон төсөл хөтөлбөрүүд эхэлсэн хөтөлбөрүүд үргэлжлэнэ. Бүтээн байгуулалтууд явна. Энтэй холбоотойгоор ажиллаж өсөлт хангагдах бүрэн болцоотой гэдгийг хэлэх хүсэж байна. За номын чимэг гишүүн тодруулж асууя. За яг ингээд бас энэ юун дээр олон улсын байгууллагууд ч гэсэн энэ нэг яаж төсөөлж гин та бүхэн маань ч гэсэн яаж төсөөлж гин тоо мэдээлэл байгаа. Тэгээ энэ дээр л хамгийн өөдрөг нь бол манай засгийн газар төсөөл байгаа. Засгийн газрын доктортой байдлын зөвлөлөөс ч илүү өөдрөг төсөөлтөй байгаа л гэдгийг хэлмээр байна. Тэгээ дараа жил мэдээж тоон гараад гүйцэтгэл нь гараад ирэхээр бид энэ үнэн бодтой байсан уу гэдэг дээр үнэлт төгөлт хийнэ гэж бодож байна. Яг ингээ харахаар бүгдээрээ л бид нар ярьж байгаа. Ер нь орлогын их усрээ энэ хоёр сайд бол илүү уул уурхайн салбарын экспорт дээр тулгуурласан өсөлт нь энд өндөр байна гэдгийг төсөөлж байгаа юм байна. Тэгтэл макро эдийн засгийн хувьд ер нь бол эрсдэлтэй байгаа гэдгээ хин хүлээн зөвшөөрж байгаа. Энэ үед бас зарлага маань нэмэгдэж орж ирж байгаа тий. Зарлага маань нэмэгдэж энэ маань зөвлөлөөс ч гэсэн илүү бас илүү байна, өндөр байх ёстой гэдгээр 591 тэрбумын зөрөөтэй тоо бас гарч ирж байгаа юм. Тэгэхээр энэ макро эдийн засгийн эрсдэлтэй зарлагыг нэмэгдүүлэх
За инхээр сайд хариулъя. За урсгал зардал нэмэгдэж байгаа. Эдийн засгийн идэвхжил ялангуяа эдийн засгийн 47% бүрдүүлж байгаа худалдаа үйлчлэгээ жилийн үйлдвэрийн салбарт идэвхжил сул байгаа. За эндээс бол төсвийг алдагтаа батлах, зарцуулалтаар дамжуулалт нийт эрэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгаа дэмжих ийм мөчлөгийг сөрөх бодлого хэрэгжиж байгаа гэсэн үг. Эсрэгээр эдийн засгийн идэвхтэй сайн байх үед бол төсвийг ашигтаа батлаад бид нар хуримтлал үүсгэдэг. Эдийн засаг халахаас урьдчилан сэргийг докторжуулдаг. Тэгэхээр 27 оны төсвийн хүрээнд дээр бид төслийг 1.7 их найт төгрөг буюу 1.5% одоо алдагталтайгаар төсөөллийг оруулж ирж байна. За энэ маань өөрөө бидний 2027 оны 5.8 өсөлтийг хадгалах одоо зорилгод нийцэж байгаа. За энэ төсвийн өрчөө байлаа. За нөөцтэй холбоотой, нөөтийн буцаалттай холбоотой асуулт хөндсөн. Энийг их хурлд бас улс төрийн шийдэл гаргахаар оруулж ирж байгаа. За Даваагийн Цогтбаатар гишүүн.